Эрүүл мэндийн даатгалын сангийн хууль шинжилгээ батлагч нараа ямар одоо ажил тусаа өгч байгаа вэ? Одоо манай эмнэлэг дээр анх хэлэг соёл хагалгаа хийгээ явж байхад бол нэг 110-аас 130 сая төгрөгөөр хийгдчихсэн. За тухайн үед ямар ч байсан улсаас нэг 70% даагаад өвчтөн ар гэрийнхэн өөр нөгөө дутагдaltaй байгаа эм тариануудыг өөрсдөө худалдаж авах зорилгоор ерөнхийдөө нэг 30 орчим хувь буюу нэг 30 орчим сая төгрөгийг өөрсдөө гаргадаг байсан. За одоо харин бүр шинжилсэн 0.3 дугаар тогтоол гарснаар өвчтнүүд маань хэрвээ энэ илгэний өвчнөөрөө гүрүүфт орчихсон юм уу? За өндөр настан юм уу? Декреттэй юм уу? Энэ өвчтнүүд маань бол ерөөсөө 100% одоо даатгалаас бүгдийг хариуцж байгаа. Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь нөгөө нэг хэдийгээр донортой ч гэсэн хагалгаанд орж чадахгүй амь алдаад байсан улсууд байсан энэ санхүүгийн дарамтаас болоод хүн санхүү мөнгөгүйгээс болоод амнасаа алдна гэдэг бол харамсалтай л да. Бидэрт боломж байгаад байхад тэр хүн эмчилгээнд орж чадахгүй, энэ тэрэг авч чадахгүй хүний алдна гэдэг бол харамсалтай зүйл. Гэтэл одоо бол маш сайхан болсон байна. Ер нь бол 100% ингэж одоо элэг эргэтэн шилжүүлнээс бол хагалгаа даагдаг улс орн ер нь цөөхөн шүү дээ. Ер нь бол өндөр настан групптэй улсууд л гэсэн үг. Тэр улсууд бол 100%. Гэтэл нөө ажил хөдөлмөрийн насандаа явж байгаа улсууд одоохондоо бол 25-аас 28% бол өөрсдөө бас тушаагаад хагалгаанд орох тийм болцоонууд үүссэн. Энэ бол бас харьцангуй сайхан нөхцөл шүү дээ. Тэгж одоо айхтар ихээр байр саваа зараад урд нь яваад хүрдгүү байсан бол одоо бол бас 20 хэдэн хувиа тэр улсууд маань тушаагаад дийлэнх тэгтээ нулгийн өвчтөе улсууд маань дор хаяж 2 жилээс цааш удаан хугацаагаар хяналтанд явцсан групп тогтоолгоцсон улсууд байдаг учраас ер нь бол дийлэнх бараг 90 орчим хувь нь бол өөрсдөө одоо 100% төрөөс төлбөр даагдах байдлаар явж байгаа. Өнөөдөр одоо энэ оны манай 9 дахь хагалгаа л да. Тэгэхээр энэ маань 9 хүн л одоо энэ боломжийг ашиглаж байгаа гэсэн үг.